Хей, за юу айцхан трейлер тайлбар контентын 4 дахь дугаараар уулзж байгаадаа таатай байна. 4 дахь дугаараар New киноны Joker киноны анхны трейлерын талаар ярилцах гэж байна. Бас сонирхолтой трейлер байсан. Энэ талаар ерөнхийдөө хүлээлт их байгаа. Тэгээд хүлээлт их байгаагаас гадна бол сонирхолтой, хамгийн гол нь маш сонирхолтой прожект санагдаад байгаа. Тийм ч учраас энэ талаар ярилцах бол айгу одоо тийшээ ята хүлээж байлаа. Тэгээ та бүхний бас сэтгэлийг сонсомоор байна. Тэгээ би бас сэтгэлээ хэлье. Ямар хөө зүйл анзаарсан, ямар хөө зүйл анзаараагүй гэдгээ бас энэ контентаараа ярилцъя гэж бодож бэлтлээ. За тэгээд 10 сард ямар ч байсан энэ оны 10 сард кинотеатруудаар нээлттэй хийх Joker киноны трейлерыг хэдүүлээ үзцгээе, хэдүүлээ ярилцъя. Бас их сонирхолтой прожект байгаа. За 19 оны 10 сарын 4-нд кинотеатруудад нээлттэй ихээр юм юутай байгаа. Төлөвтэй байгаа. Яг одоогийн байдлаар бол тэрнийх өөрчлөлт бол ороод байхгүй болов гэж бодож чинь тэр тал дээр бол за тэгээд трейлер ярилцъя хэдүүлээ. За энэ бол Gotham байгаад байгаа. Энэ бол Gotham-ыг жоох өөрөөр харуулсан гэж хэлж болох байх. Does it help to have someone to talk to? Ерөнхийдөө за Department of Health эрүүл мэндийн одоо яам гэх юм уу тэ? Эрүүл мэндийн салбарын social worker нийгмийн ажилтан байна. Ерөнхийдөө энэ дээр бол хувилбар дээр бол Joker-ыг нэлээд Joker буюу Arthur Fleck гэж энэ дөрвийг бол нэлээд одоо сэтгэл зүйн ерөнхийдөө асуудалтай сэтгцэн гэхээр одоо сэтгэл зүйн эрүүл мэнд те mental health сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд бол нэлээд асуудалтай нэлээд хүндрэлтэй бэрхшээлтэй одоо ийм хүн болгож хүн гэдэг дүрээр бол ерөнхийдөө харуулж байгаа гэдгийг бол айгүй ойлгомжтой энэ трейлер дээр бол тэр айдиаг бол гаргасан гэж бодож байна. My mother always tells me to smile. My mother always tells me to smile. Ерөнхийдөө ээж нь бол энэ кинонд нэлээд чухал дүрийг бүтээх болов гэж бодоод байгаа. Ээжийнхэн дүрд бол Francis Conroy гэдэг нэртэй эмэгтэй бол тоглосон юм байлээ. Хамгийн сонирхолтой нь бол ээжийнхэн дүрд Frances McDormand жүжигчинг бол ерөнхийдөө тоглох санаа бол байсан юм байна лээ. Гэхдээ юу ягаагүй тоглоулаагүй юм байлаа. Хамгийн сонирхолтой нь хэрвээ Frances McDormand жүжигч тогсон бол бас нэлээд сонирхолтой байсан болоо гэж бодож байна. And put on a happy face. She told me I had a purpose. За энэ хэсэг дээр их сонирхолтой харагдаад jokes гэдэг. Ерөнхийдөө дүр бол Arthur Fleck бол киноны idea бол одоо Taxi Driver тэгээд одоо Martin Scorsese-гийн хоёр шилдэг бүтээл Taxi Driver болон The King of Comedy кинонуудаас нэлээд одоо idea нэлээд авч байгаа гэж бол нэлээд яригдсан. За тэрнээс гадна бол одоо энэ юу joke одоо энэ Todd Phillips-ийн өөрийнх нь мэдрэмж гэдэг сонирхолтой зүйл бас энэ дээр нэлээд орж ирэх болоо гэж бас давхар бодож байна. Тэгээд энэ дээр бол харж байхад бол юм The Killing Joke тэ одоо Batman-ийн ерөнхийдөө Joker-ийн яг origin гэж бол нэлээд бас одоо өндөр зэрэглэлд яригддаг бас comic story одоо зохиолууд нэг байдаг Killing Joke гэдэг. Killing Joke бас ерөнхийдөө сэдвлэн одоо яг 100% сэдвэлж байгаа биш гэхдээ маш их санааг бол авч хийж байгаа гэсэн idea бол маш их яригдаад байгаа. Тэрэн дээр бол ийм бүтлгүү фейлдж байгаа ийм одоо stand up comedy-ний тухай байдаг. Тэгээ монголчууд бас сайн ойлгодгоо сайн мэддэггүй зүйл юу вэ гэхээр яг Монголын stand up comedy-нуудад яад юм байгаа мэдэхгүй байна. Гэхдээ Америкт ерөөдөө айгүй их төгөөмөл ойлголт байдаг stand up comedy-нууд өөрсдөө шилдэг юм. Нэгдүгээр stand up comedy-ний амжилттай байх гэдэг маш хэцүү одоо карьер амжилт ажил байдаг. Нэгдүгээрт хоёрдугаарт юуны хувьд бол stand up comedy-нууд бол дотроо айгүй тийм бүрхэг, dark, хүнд одоо юм сэтгэл зүйн за арай mental illness-тэй хаашаа энэ сэтгэл зүйн өвчтэй хаашаа. Гэхдээ юм одоо хүнд энгийн бус одоо ийм хүнд хүмүүс бай хүнд одоо
dark тийм хүмүүс байдаг аа гэдэг ойлголт бол байдаг. Гэхдээ бүгдээрээ тийм гэсэн үг биш л дээ. Гэхдээ тодорхой хэмжээгээр тэгжээж одоо юм болгоноос humor хөгжилтэй байдал сонирхолтой талыг нь олж харж чадчихэж тэрийг одоо карьер болгож явдаг гэсэн ойлголт бол мэдээж байдаг. Тэгэхээр тэрэн дээр бас энэ нэлээд тоглолт хийх байх гэж бодож байна. За энэ ч нь бол ингээд жокнуудыг бичсэн байгаа нь харагдаж байна. The worst part of having a mental illness is people expect you to have as if you don't. Expect you to behave as if you don't гэдэг чинь айгуу сонирхолтой юм нэг үгтэй сэтгцэн одоо сэтгэл зүйн өвчтөй байхын одоо хамгийн одоо хогийн сул тал одоо хамгийн хогийн юм нь юу вэ гэхээр хүмүүс чамааг ерөөсөө ингээд болохгүй байгаа юм шиг зүгээр байлгахыг ингэж хүсдэг. Ерөөсөө зүгээр болохгүй байгаа юм шиг гэдэг ийм ойлголтыг энэ өгж байгаа нь бол айгуу сонирхолтой байна. Тэгэхээр энэ дээр бол хин энэ Артур Флек гэдэг дүрийн одоо сэтгэл зүйн дотоод ертөнц рүү бол бид нар нэлээд одоо гүнзгий нэлээд хүнд аялал байх болоо гэж бодож байна. За энэ хэсэг дээр бол харж байгаа бах энэ хэсэг бол ямар учир утгатай хэсэг байна вэ гэхээр би энэ дээр албаар пауз хийж байна. Энэ дээр энэ өмсөн байгаа хувцсан ингэр дээр өмнөх шин дээр нас гарсан энэ цэцэг бол айгүй учир утгатай юм аа. Юу вэ гэхээр энэ анзарж байгаа бах энэ Joker-ийн одоо доторх энэ ягаан одоо хантаад тэгээд энэ цэцэг хоёр бол их учиртай ногоон өмс бол энэ одоо Jack Nicholson-ийн хөлбөр дээр энэ цэцэг байж байна. За энэ гурван төрлийн өөр анимашн дээр байна. Комикэн дээр бас байдаг. Энэ бол ерөнхийдөө Joker-ийн үндсэн хувцсан дээр бол маш их одоо identity өгдөг. Энийгээ ч гэсэн Joker дүр бол янз бүрээр ашигладаг. Янз бүрийн шингэн химийн бодисндээ хийж бас хүн амьтан хордуулдаг гэх мэт иймэрхүү одоо юунууд бол зорилгууд бол байдаг. Тийм дээр одоо харагдаж байна. Тийм болохоор тэрнтэй тодорхой хэмжээгээр энэ бол холбож өгч байгаа бах. Яг шууд утгаараа бас тэгж яг нэг тийм дотор шингээгээ дараа бас буудаад ахын чайшиж чинь зүгээр. Гэхдээ бас гоё омаж гэх юм уу да болж ийн гэсэн үг. За энэ маск хийж ах шиг байгаа. Маск хийж гэж болоод байгаа нэг. За энэ хэсэг дээр бол энэ хэсэг дээр явж байгаа дуу байгаад байгаа. За энэ дуу бол хин гэдэг уран бүтээлч юм бол дуу байна. Айгуу сонирхолтой гоё дуу байлаа. Jimmy Durante гэж уран бүтээлчин Smile гэдэг нэртэй одоо 93 оны 10 сард анх одоо гарч ирсэн юм дуу байд юм байна. Энэ бол бас их сонирхолтой дуу байлээ. Бас сонирхож үзвэл. За бас гоё кастуудын нэг нь Zazie Beetz жүжигчин. Сая сүүлд Deadpool 2 дээр Domino-гийн дүр тоглосон Atlanta дээр болол үндсэн бүрэлдэхүүний жүжигчдийн бүрэлдэхүүний нэгээр орж ирсэн. Тэгээд Атлантагаар ерөнхийдөө карьераа илүү одоо том хэмжээнд босгосон гэж хэлж болно. Сонирхолтой юмнуудын нэг нь бол Zazie Beetz Герман төрж өссөн байдаг. Тэг Герман хэлтэй. Унган Герман хэлтэй бас давхар. Сонирхолтой юмнуудын нэг гэж хэлж болно. Тэр бол за энэ сэтгэл мэдрэлийн эмнэлэг бол энэ кинонд нэлээд том өөрөөр бол одоо эзлэхийг одоо байх өөрөөрөлтөй байхыг бол ерөнхийдөө бол нэлээд илэрхийлээд байгаа. За тэгээд энэ манай Атлантагийн бас гоё жүжигчдийн нэг Brian Tyree Henry гэж жүжигч. Бас энэ дээр одоо Arkham-ийн сэтгцэн эмнэлгийн юуны дүр тоглож байгаа. Сувилагчийн дүрд бол Brian Tyree Henry тоглож байгаа. Тэгээ бас тодорхой хэмжээнд ач холбогдолтой нөлөөтэй дүрийг бол бүтээх болов гэж бодож байна. Атлантагаар алдартай If Beale Street Could Talk, Widows кинонууд дээр тогсон сая энэ жилийн Spider-Man Into the Spider-Verse кинонд дээр бол хиний дууг оруулсан байгаа. Jefferson Davis-ийн дүрийг бол оруулсан байгаа. Тэгэхээр бас гоё. Дээрээс нь одоо Godzilla vs Kong кинонд дээр бас дүр бүтээн. Одоо бас Charles Play буюу Chucky гэдэг юм шиг гэдэг чинь. Тэрэн дээр бас дүр бүтээн. Дээрээс нь Yale-ийн их сургуулийг бол төгссөн маш өндөр боловсралтай ийм гоё жүжигчин байна. Тэгээ энэ хэсгийн саяны энэ хэсэг дээр инээдэг надад бас жоохон сонирхолтой санагдчихсан. Айгу эвгүй ч юм уу out of place гэдэг шүү дээ. Нэг тийм цаг нь таараагүй юм шиг. За трейлерын хамгийн мим болсон хамгийн их хүмүүс
анзаарч чирсэн бас dark айгу хүнд хэсгүүдийн нэг гэж хэлж болно энэ хэсэг тэгээд энэ ойлж мэлцэн тэг хүчээр өөрийгөө ингэж нийлж энэ бол нэлээд хүнд хэсэг харагдаж байгаа. Ер нь энэ сэтгцэн өвчнийг л ямар хүнд зүйл вэ гэдэг ямар ач холбогдолтой вэ гэдгийг бас нэлээд л харуулахаар кино болж байгаа харагдаад байгаа. Нэлээд чухалчилж тэр үзэж байгаа нь бол энэ чинь мэддэгдээд байгаа. Gotham lost its way. Gotham хотготгоо алджээ гэд. Одоо энэ замаа алджээ гэдэг ч юм уу. Энэ ярьж байгаа нь бол Brett Cohen гэдэг жүжигчин байгаа. За энэ жүжигчний бүтээж байгаа дүр бол Thomas Wayne, Bruce Wayne-ийн аав, ирээдүйн Batman-ийн аав гэж хэлж болно. Гэхдээ энэ universe яг энэ кинон дээр бол Batman мэдээж байхгүй. За энэ Charlie Chaplin Modern Times киноны бас үзүр болж байгаа юм, нээлт болж байгаа юм уу. Тэгээ энэ чи анзаарах юм бол энэ чи бас Joker-ийн тэмдэг явж байгаа. Тэгээ энэ яг киноныхоо контекст дотор ямар үйл явдал байх юм бол гэдэг сонир. Тэгээ энэ хоёр хамгийн гол нь яг нэг үйл явдал үгүй юу гэдэг бас сонирхолтой. Ер нь нэг л юм шиг байна л да. Тэгээ энэчнээс Arthur Fleck бол яг хөөгдөж байгааг нь бол харж байгаа хаа. За энэ хэсэг бол яг би албаар энэчнээс оруулсан. Яг хэний зааж байгаараа би энэ аудиог бас байн шалгаж авахгүй болохгүй байна. Болж байгаагүй. За болж байгаа юм гэхгүй бол маань сонсогчдод бас үзэгчдод эвгүй байгаад байдаг. За энэ хэсэг бол энэ 2004 онд гарсан Machinist кино гэх кино байдаг. Тэрэн дээрх яг Christian Bale-ийн хэсэгт бол надад маш төстэй санагдсан. Тийм учраас би яг энэ хэсгийг бол ингэж оруулсан байгаа. Энэ тагнаас хараад анзаарж байгаа. Нэлээд төстэй харагдсан. За тэгээд энэ Brett Cohen гэж жүжигчний бүтээж байгаа Thomas Wayne дүрд бол Alec Baldwin жүжигчин болоо сонгогдсон байсан. Зүгээр юу биш. Одоо Frances McDormand ч зүгээр яригдчихсан биш. Бүр сонгогдчихсан байсан. Тэгээд юу болол Alec Baldwin бол бас хуваарлалтын зургийн авалтын хуваарийн асуудлаас болоод гараад оронд нь бол Brett Cohen гэдэг нэртэй жүжигчин болол оронд нь Thomas Wayne-ийн дүрийг бүтээхээр болсон байгаа. За энэ жүжигчин бас олон зүйлээс харж ирсэн баха. Shea Wiggum гэж гоё жүжигчин. Agents of Shield дээр байдаг, Fast and Furious дээр байдаг. За ер нь байхгүй кино байхгүй дээ. Ер нь олон төрлийн кинон дээр хэмжиж гоё дүрийг бүтээдэг. Гоё жүжигчний нэг. За энийг сайн харах юм бол Bruce Wayne Manor байгаа даа. Wayne Manor. За тэгээд энэ бол Bruce Wayne хүүхэд насны Bruce Wayne байж гэн. Тэгэхээр Thomas Wayne, Martha Wayne-ийн одоо Martha гэж хэлэх болгоны ерөөс инээд ирэхгүй хэлж цаачаад Martha Wayne-ийн одоо үхэл энэ кинондор бас холцоо байх уугүй юу гарах уугүй бас арай бас тэрийг бол дурдах юм. Одоогонд дурдахгүй байгаа. Гэхдээ одоо Bruce Wayne юм жоохон хүүхэд байгаа учраас бас тодорхой хэмжээгээр олцоотой байж болох юм. Тэрийг хэн мэдгүй. Ямар ч байсан энэ бол Bruce Wayne гэдгийг бол баталгаатай болгосон. I used to think that my life was a tragedy. I used to think my life was a tragedy. Тэ өөрийнхөө амьдралыг бол одоо tragedy юу гэдэг юм бэ? Одоо амар том драм юм да хүнд те тийм tragic гэдэг tragic-ийг орчуулахаар бас бүх юм болчих гээд байна. Ямар ч tragedy гэж боддог байсан бол яг юм дээр үгүй энэ чинь comedy байсан юм байна. Тэгээ одоо юмны өөр өнцгөөс нь ерөөхдөө манай хүн амьдралаа харж үзэх гэдэг шүү дээ. Тэрийг бол энэ дээр бас айгу сонирхолтойгоор харуулсан байна гэж бол бодоод байна. За tragedy-г бол tragedy гэж шууд бичдэг юм байна. Нэг бол эмгэнэлт жүжиг гай зовлон гамшиг гэдэг утгаар бол бичдэг юм шүү. Тэгэхээр ерөөхдөө гамшиг гай зовлон гэсэн утгаар зовлонтой амьдрал гэсэн утгаар бол өөрийгөө амьдралыг харж ирсэн болол одоо өөрийнхөө амьдралыг comedy гэж одоо бодож байгаа тийм солирсон хэмжээнд хүрч байгаа гэдэг утгаар бол харуулж байгаа гэж бодож байна. За энэ хэн болвол Роберт Де Нирогийн дүр байгаа. За Роберт Де Нирогийн дүр болвол энэ дээр бас нэлээд одоо ач холбогдолтой дүр байх юм аа гэдгийг бол бас уран бүтээлчд нь өөрсдөө зөндөө яриад байгаа. Murray Franklin гэдэг нэртэй ийм одоо ток шоуны хөтлөгч, ийм алдартай ток шоуны хөтлөгчийн ийм одоо дүр байгаад байгаа.
Тэгээ ер нь Артур Флекийн дүрт бол дүрийн одоо энэ сүрэлтэй сэтгэл зүйн сүрэл өөрийнх нь одоо утгаа одоо амьдралынхны сүрэл сэтгэл зүйн сүрэлд нь бол бас тодорхой хэмжээгээр 20 нэмэр оруулсан дүр ах юм а гэсэн яриаг бол өгсөн байна лээ. За тэрнээс гадна бол манай үзэгч бас сайн мэдж байгаа. Энэ киног бол анх Мартин Скорсезе ерөнхийдөө хийн гэсэн ID бол маш их яригдсан. За тэгээд Леонардо Ди Каприо бас тоглоно гэж бол нэлээд хэсэг яригдчихсэн. Тэрнээс гадна бол одоо яг одоогийн байдлаар бол энэ киноны гүйцэтгэх одоо хамтарсан гүйцэтгэх продюсераар Роберт Де Ниро биш уучлаарай хин Мартин Скорсезе бол ажиллаж байгаа. Тэгэхээр яг Скорсезегийн оролцоо бол энэ кинод ерөнхийдөө байхгүй гэж хэлэхэд бол болно. Дээрээс нь киноны одоо үндсэн продюсерын бүрэлдэхүүнд Брэдли Купер байгаа гэдэг бол бас сонирхолтой мэдээлэл байгаа шүү. За тэрнээс гадна энэ би баруун доотлол нь оруулж ирсэн зураг ямар учиртай зураг байна вэ гэхээр Мартин Скорсезегийн ерөнхийдөө найруулсан Роберт Де Нирогийн гол дүртэн тоглож исэн яг энэ Joker киноны бас үндсэн санаануудын одоо нэг болж байгаа юу гэх кино байдаг. King of Comedy гэдэг нэртэй кино байдаг. За King of Comedy киноноос ерөнхийдөө энэ бол нэлээд бас үлгэр жишээ авсан 1982 онд гарсан кино байдаг. За тэр кинон дэр юу ерөнхийдөө юу болдог вэ гэвэл Роберт Де Нирогийн Руберт Попкин гэдэг нэртэй дүр байдаг. За тэр Руберт Попкин болохоор бас одоо энэ Joker киноны Артур Флек шиг бас карьераа босгож яваа комедиан бас stand up comedian гэдэг бүтлэхүү. Тэгээд бас юм том ток шоуны одоо хөтлөгч алдартай Jerry Lewis-ийн тоглосон Jerry Langford гэдэг нэртэй дүртэй бол уулзаж танилцсныхаа дараа бас өөрийнхөө карьерийг бас босгох гэж байна гэж итгэл найдар нь төрөөд бас цаашаа далигаад явж байгаа юм нэлээд хүнд dark comedy кино байдаг. Тэр киноноос бас нэлээд өргөлгөр жишээ авна гэсэн ID бол ярилцаад байгаамаа энэ кино. За энэ бас гоё зураглал байгаа. Энэ бол өстой таалагдсан. Энэ трейлерийн хамгийн гол зураглалууд нэг байсан. За энэ бослог гарч байгаа. Тэгээ эндгээс цухтааж байгаа хэсэг гарч байна. За тэгээ мэдээж одоо эцсийн трансформашн гэж хараад байгаа юм нэг болоод. Гэтэ кинон дээр бас энэс дахиж илүү хувилбар өөрөөр хувирж бас болох юм мэдгүй. Яа, за энэ зөвхөн шотоор бол энэ трейлер бол ингээд дуусч байгаа. If you just smile гэдэг. Энэ халтхан нэмсэглээ л те. Тэгээ трейлер ч гэсэн дуустаа надаа энэ илүүттэй October гэж сүртэй юм байхгүй зүгээр DC гэдэг дуусч байгаа надад бас их таалагдсан ер нь бол. За тэгээд юуны хувьд бол юм байна. Joker киноны 2019 оны 10 сарын 4-нд гарах нээлттэй хийх Joker киноны одоо анхны трейлерын талаар тайлбар контент маань бол үгээр дуусж байна. Тэгээд дараагийн удаад ямар киноны тизер болон трейлерүүдээр одоо юу хийх вэ? Тайлбар хийх үү, сэтгэлдээ бас хуваалцаарай, таалагдсан уу? Би юу юуг анзаараагүй байна. Бас зөндөө зүйлийг мэдээж анзаарахгүй өнгөрч байгаа гэж бодож ин тийм зүйл гардаг. Тэгээд трейлер тайлбар контент минь та бүхэн таалагдж байна гэж найдаж байна. Тэгээд дараагийнхаа контентуудаар уулзцаа баяр та.